Өнөөдрийн минь төргийн Микаан. Өнөөдөр хүн бүхний ил гаргахыг хүсдэггүй хэрнээ хэн нэгэнтэй ярилцахыг зөвлөгөө авахыг хүсдэг сэдвээр бичигдсэн номыг танилцуулах гэж байна. Йохан Хари зохиолчийн Алдагдсан холбоо гэдэг номыг сонгон авсан байгаа. Энэ ном нь 3 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний 2 хэсэгтээ сэтгэл готролд орох 9 шалтгааныг дурдсан бол сүүлийн 3 дугаар хэсэгтээ тэрхүү сэтгэл готрлоос хэрхэн гарах болон эргэх холбоог тайлбарлаж бичсэн байгаа. Алдагдсан холбоо ном нь олон улсын бестселлер бөгөөд асар их судалгаа шинжилгээ, олон хүний бодит амьдралын жишээн дээр тулгуурлан бичигдсэн. Номны зохиолчийг тавьж танилцуулбал Йохан Харийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч бөгөөд хамгийн анхны Chasing the Scream ном нь New York Times-ийн хамгийн их борлуулалттай номоор шалгарч байсан. Мөн тэрхүү номоор нь Hollywood кино бүтээж байсан. Хоёр дахь ном буюу Алдагдсан холбоо ном нь New York Times-ийн бас шилдэг борлуулалттай номоор шалгарч байсан. Энэхүү номд Йохан Харийн өсвөр насндаа сэтгэл готролд маш хүчтэй автдаг. Ингээд эмчид үзүүлэхэд сэтгэл готрол бол тархины өвчин зөвхөн эмээр эдгэх боломжтой гэж хэлдэг байгаа. Гэвч эмийн хэсэг зуур бахын хэмжээний өөрчлөлт өгдөг ч гэсэн олон жилийн туршид бол ямар ч нөлөө үзүүлэхгүй улам бүр сэтгэлээр унах, улам бүр сэтгэлийн түвшүүртэй болох шин тэмдгүүд илэрсээр байдаг. Үүнээс улбалан сэтгэл готрол нь үнэхээр тархитай холбоотой хэсэг. Мөн сэтгэл готрлын эм түүнийг үйлдвэрлэдэг үйлдвэрийн талаарх шинжилгээ судалгааг маш нарийн хийж бидний мэдэхгүй зүйлсийг илүү тодорхой ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн байдаг. Ингээд номны гол хэсэгт нь сэтгэл готрол болон сэтгэлийн түвшүүрийн 9 шалтгаануудыг тайлбарладаг байгаа. Утга учиртай ажил, хүмүүсийн хоорондох харилцаа, утга учиртай үнцэн, хүүхэд насны цочрол, хүндлэл, нийгэмдэх байр суурь, байгаль ертөнц, мөн баталгаатай найдвартай ирээдүй, тархины өөрчлөлт болон генийн жинхэнэ үүрэг дээр 9 зүйлээс хамаарч хүн сэтгэл готролд өртдөг болохыг энэхүү номон дээр маш ойлгомжтой тодорхойгоор тайлбарлаж өгсөн байгаа. Хэрвээ танд энэ 9 шалтгаанаас аль нэг нь надад байдаг шүү гэж бодогдож байгаа бол тэрхүү бүлгийг илүү анхааралтай уншихыг санал болгож байна. Ингээд сэтгэл готрол болон сэтгэлийн түвшүүрийг үүсгэгч 9 шалтгааны нэг хүүхэд насны цочрлоос шалтгаалan өөрийгөө тусгаарлах нь бүлгийг уншиж өгөх бөгөөд мөн буцаж холбогдох нь буюу хүүхэд наснд нь тохиолдсон цочрлоос чөлөөлөгдөх нь гэсэн 2 бүлгийг уншиж танилцуулах болно. Доктор Винсент Пеллетигийн офис руу хідэн бүсгүй орсны зарим нь хаалгаар багтаж идангорч байгаа нь харагдана. Эдгээр бүсгүйчүүдийг зөвхөн махлаг гэж харвал эндүүрэл болох байх. Учир нь тэд сахарын өвчнөд биеэ эзэмдүүлж тэр нь эргээд дотоод эд эрхтэнг нь аль хэдийн устгаад эхэлж. Үүнээс өөрсдийгөө татаж авах нь аль хэдийн өнгөрсөн мэт. Харин энд ирсэн нь тэдний хувьд эцсийн найдвар нь. Энэ бол 1980-аад оны дунд үе бөгөөд Винсент эмч Калифорни мужийн Сан Франциско хот дахь Kaiser Permanente эрүүл мэндийн төлөөх төрийн бус байгууллагад тархалтын тухай судалгаар ирсэн нь энэ байсан аж. Тэдний тархалтын талаарх өмнө нь хийсэн судалгаа эмчилгээнүүд үр дүнгүй байсан тул Винсент бүх зүйлийг цагаан цаасан дээр шинээр эхлэх гэсэн даалгавар авч энд ирж ингээд өвчтнүүд ч ирж эхэлж харин Винсент тэднийг баримт нотлохоон дээр тулгуурлан судалж хэний ч бодоогүй өөр салбарт нээлт хийсэн аж. Энэ нь харин сэтгэл зүйн өвчлөлттэй холбоотой байсан. Ингээд Винсент тархалтын тухай хүмүүсийн ойлголтуудыг бүгдийг орхин галзууч гэмээр сонсогдох мацаг барих маш энгийн аргыг бодож олов. Хэрвээ махлах хүмүүс энгийн дэндээ очих хүртэл хоол идэхгүйгээр мацаг барьж зөвхөн дотоод өөхний энергиээр амьдрал яах бол гэсэн асуулт байлаа. Харин энэ асуулттай зэрэгцээд 12,000 км-ийн цаана нэгэн судалгаа явагдсан талаар мэдээгээр гарч гин. Хойд Ирландад олон жилийн турш британчуудыг Ирландаас хөөж гаргах бодлого бүхий бүгд найрамдах намын цэргийн хүчний компанид ажил явсаар ирсэн билээ. Хэрвээ та үүнд ямар нэгэн байдлаар оролцсон бол улс төрийн гэмт хэрэгтнэр татагдах хуультай. Харин улс төрийн гэмт хэрэгтнэр шорон татагдан суусан бол банк дээрэмцэн ч гэдэг юм уу бусад гэмт хэрэгтнүүдээс арай өөр нөхцөл байдаг. Жишээ нь тэд шоронгийн биш өөрсдийн энгийн хувцсыг өмсөж хийх хөдөлмөр нь бусад хоригдлуудаас арай өөр байдаг. Харин Их Британий засгийн газар энэ хуульд өөрчлөлт оруулан ялтан хүн ялтанд байх ёстой гэсэн байр суурийг барив. Улс төрийн гэмт хэрэгтнүүд бусад хэрэгтнүүдтэй ижил нөхцөлд байх ёстой гэсэн өөрчлөлт оруулсны улмаас улс төрийн гэмт хэрэгтнүүд үүний эсрэг бослог гарган үлсгэлэн зарлаж эхэлжээ. Хэсэг хугацааны дараа үлсгэлэн зарласан хүмүүс бурхны оронд одож эхлэв. Тиймээс Винсентийн төлөвлөсөн мацгийг хэрэгжүүлэхийн тулд мэрэгжилтнүүд тэдгээр хоригдлууд үлсгэлэн зарснаасаа биеинд нь чухам ямар эрдэс бодис дутагдж нас барсан тухай судлахаар шийджээ. Ингээд тэд эхний асуудлыг олж эдгээр хүмүүст хамгийн түрүүнд кали, магний дутагдсанаар зүрхний хэвийн ажиллагаа алдагддаг. Тэгвэл эдгээр хүмүүст кали, магниг нь өгөөд байвал яах вэ?
Хэрвээ чиний бие хангалттай өөхтэй бол уургийн дутагдал болж амьсгал хураах хүртэл магний калийг хэрэглээд хэдэн сар амьд байж болох юм. Тэгвэл эдгээр хүмүүсийн уургийн дутагдлыг нь нөхөөд өгвөл яах вэ? Хэрвээ бие чинь хангалттай өөхтэй бол та витамин С эсвэл өөр витамины дутагдлаас болж амьсгал хураах хүртэл 1 жил амьдрах боломжтой. Тэгвэл энэ дутагдаад байгаа витамин болон бусад зүйлсийг нь хамгаад өгөөтэй ивэл яах вэ? Тэгвэл та жилийн дотор 136 кг жин хаяа зогсохгүй цаашид амьдарсаар л байх болно гэдгийг Винсент олов. Онлын хувьд хамгийн тарган хүн ч гэсэн тодорхой хугацаанд энгийн жүнд хүрэх боломжтой. Винсент дээр ирж байгаа хүмүүс бүхэл төрлийн хоч нэрийг зүүж бүхэл төрлийн мацаг байралтад хурах програмаар дэмжсэн тул одоо ямар ч туршилтад ороход бэлэн байв. Тиймээс маш их хяналт шалгалтын үндсэн дээр туршилт эхэлснээр хэдэн сарын дараа үр дүн гарч байгаа нь мэдэгдэв. Хүмүүс жин хаяа зогсохгүй илүү эрүүл болж эхэлсэн байв. Хитрхи хэлснээсээ болоод өвчтэй гэж тодорхойлуулж байсан хүмүүсийн биед өөрчлөлт оров. Тэдгээр хүмүүсийн найз нөхөд хамаатан садан үр дүнг нь хараад гайхширч бараг л алга ташиж байв. Винсент ч ялгаагүй хитрхи тархалтын хариугаа оллоо гэж бодож байв. Бурхан минь бид үүнийг шийдчихлээ шүү дээ гэж бодож байснаа хэлсэн юм. Тэгэл Винсентийн төсөөлж байгаагүй нэг зүйл болж. Туршилтад орсон хүмүүс богино хугацаанд маш их жин хайж, өстө жинхэнэ од мэдэл байв. Эрүүл мэндэд буцаан болж буй эдгээр хүмүүсийн гэрч болсон гэр бүл найз нөхөд судалгааны багийнхан тэднийг аз жаргалтай байгаагаар төсөөлж байв. Гэтэл тэр хүмүүсийн хувьд энэ яг л эсэргээрээ байв. Хамгийн их жинг хамгийн богино хугацаанд хайж чадсан хүмүүс ихэвчлэн сэтгэл готролд гүн орж, уур уцаартай болж, зарим нь бүр амиа орлоход хүрч байв. Бие нь өөрчлөгдснөөр тэд өөрсдийгөө алдаж байгаа мэт сэтгэл төрж хит эмзэг болж байв. Туршилт дуусмагц тэд түргэн хоолндоо буцангорж хуучин жингээ буцаан олж байлаа. Тэд эрүүл болж чадаж байгаа энэ биеэ орхин өөрсдийг нь алж болох хит харгалалт руугаа буцаж байгааг харсан Винсент жинхэнэ гайхшралд оров. Яагаад? Винсент өвчтнүүдийнхээ үүдээс харна та нар ингэснээрээ амьдралаа устгаж байна гэж ичлэн нэг их юм мэддэг ёс журамтай эмч байхыг хүссэнгүй. Винсентийн зорилго бол тэднийг аврах л байлаа. Үүний төлөө тэр бүх зүйлийг хийхэд бэлэн байв. Тиймээс хит таргалтай хүмүүст өмнө нь ямар ч эрдэмтэн туршиж байгаагүй зүйлийг Винсент туршихаар шийдэж. Ингээд Винсент хүмүүст юу хийхийг нь хэлэхээс илүүтэйгээр тэднийг сонсохоор шийдэж, жин хасаад ирэнгүү сэтгэл готролд орж байгаа хүмүүсийг тэрээр дуудаж, жин хасахаар тэдэнд ямар мэдрэмж төрж байгаа, сэтгэл зүйн хувьд тэдэнд юу тохиолдож байгаа талаар асууж эхлэв. 28 настай нэгэн бүсгүй байв. Мэдээж бодит хүний түүхчраас түүний нэрийг нууцлах үднэс түүнийг Сүүзэн гэж нэрлэе. 51 7 хоногийн дотор Сүүзэн 185 кг-аас 60 кг боллоо турч чадав. Винсент энэ амжилтаараа бахархаж амжаагүй байх зур 3-7 хоногийн дотор Сүүзэн 17 кг нэмж түүнээс тун удалгүй буцаа 160 кг-д очив. Жин хасаад ирмэгц ямар мэдрэмж төрсөн талаар Винсент түүнээс айтайхан асуув. Энэ асуултын хариугч бүсгүй өөрөө мэдэхгүй байв. Хэсэг хугацаанд ярилцаж суусны дараа бүсгүй Винсентэнд өөр тохиолдсон явдлаа ярихын тэр жин хасаад ирмэгц түүний хамт ажилтдаг гэр бүлтэй залуу Сүүзэнийг анхааралтай авч болзоонд урих болж харин энэ явдал Сүүзэнд гинтийн цохилт болж Сүүзэн буцаад л цогцолтгүй идэж эхэлж үүнийг сонссон Винсент өвчнүүдээсээ хизээч асууж байгааг асуултуудаа асуухаар шийдэв. Тэд яг хизээнээс жин нэмж эхэлсэн бэ? Жишээ нь 13 настайгаасаа ч юм уу эсвэл их сургуульд ороод ч юм уу яг яагаад тэр үед эхэлсэн? Яагаад тэрнээс өмнө эсвэл дараа нь биш гэж Сүүзэн энэ асуултыг бодож сууснаа 11 настайгаасаа жин нэмж эхэлснээ хэлв. Винсент түүнээс 11 настайд нь амьдралд нь яг юу тохиолдсон тухай асуув. Сүүзэн хэсэг чимээгүй сууснаа 11 настайд нь өвөө нь түүнийг хүчрхийлж эхэлснээс хойш их идэж эхэлснээ хэлв. Ингээд Винсент бүх өвчнүүдээсээ дараах 3 асуултыг асууж эхлэв. Жин хасаж эхлэмэгц юу мэдрэгдсэн бэ? Хизээ жин нэмж эхэлсэн? Тэр үед амьдралд нь юу тохиолдсон бэ? Ингээд нийт 183 хүнтэй ярилцсаны эцэст Винсент нэг давтамжийг ажиглаж нэгэн эмэгтэй 23 настайд хүчирхийлүүлснээс хойш жин нэмж эхэлжээ. Үүнийгээ тэр ярьж байхдаа доошоо харж маглаг байхад хүмүүс намайг анзаардаггүй. Тиймээс надад тийм байдал хэрэгтэй байсан юм гэж. Винсенттэй Сан-Диего хотод байрлах оффист нь уулзахад тэр энэ хариултууд намайг үнэхээр гайхшруулсан. Миний ярилцсан ихэнх хүмүүс ямар нэгэн байдлаар иймэрхүү асуудалтай тулгарсан байв. Гэвч ийм зүйл байж боломгүй мэт. Хэрэг үнэн байсан бол хэн нэгэн бидэнд яагаад энэ талаар өмнө нь хэлээгүй юм бэ? Анагаах ухааны сургууль яагаад энэ талаар ядахтаа дурдаагүй юм бэ гэж бодсон тухайгаа хэлв. Ингээд энэ талаар илүү лавшруулан судлахад нийт өвчтний 55% нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд автаж байсан дүн гарав. Энэ судалгаанд оролцсон эрэгтэй хүмүүс ч ялгаагүй хүүхэд насндаа ямар нэгэн хүчирхийлэлд автаж байсан тодорхой болов. Судалгаанд оролцсон маш олон бүсгүйчүүд тэднийг гомдоож
зовоох хэрэгтэй хүмүүсээс өөрсдийг хамгаалахын тулд өөрөө мэдлэхгүй жин нэмж хит тарган байх нь бусад хүмүүсийн анхаарлын төвөөс гарах тэдний гарц байж. Энэ бүгдийг сонсон Винсент эндээс нэг зүйл ойлгосноо надад хэлсэн юм. Бидний өнөөдөр асуудал болгон харж буй энэ хит таргалалт гэх зүйл бидний хизээж олж харж байгаагүй жинхэнэ асуудлын шийдэл болж байна. Таргалалтад зориулсан бүхэл төрлийн эрүүл хоолтын зөвлөгөөнүүд, жишээ нь Винсентийн өөрийн судалгааны зөвлөгөөнүүд бүгд том алдаа гаргаж байсан гэж юу? Махлаг хүмүүс юу идэхээ бусдаар заалах шаардлага байдаг гэж юм. Тэд юу идэхээ биднээс ч илүү мэднэ. Тэдэнд юу хэрэгтэй вэ гэхээр тэдний таргалалт юунаас эхлэлтэй вэ гэдгийг олох хүн л хэрэгтэй байж. Хүчирхийлэлд өртсөн нэгэн бүсгүйтэй ярилцсаныхаа дараа энэ бүсгүй зөвхөн юу идэх талаар заах нь үнэхээр тэнэглэл гэж Винсент хэлсэн юм. Түүний ойлгосноор махлаг хүмүүст бид яаж хооллож, яаж амьдрахыг нь заахаас илүүтэйгээр тэдний тархинд яг юу болоод байгаа талаар тэднээс суралцах нь чухал байсан юм. Ингээд Винсент хүмүүсийг багт хуваан ярилцаж асуулт асууж эхлэв. Асуултын гол нь тэд хэрхэн таргалсан биш харин яагаад гэдг л байлаа. Яагаад? Таргалалтын аж тус тэдний хувьд юу вэ? Энэ тухайга өөрсдөө бодож эхэлсэн өвчтнүүд 3 төрлийн хариултыг өгч юм. Нэгдүгээрт хүмүүс өөрсдөө бэлгийн хүчирхийллээс хамгаалахын тулд таргалж байж, махлаг байхад эрэгтэй хүмүүсийн хараанд өртгөх нь бага учраас илүү аюулгүй. Хоёрдугаарт хүмүүс бие бэлтрийн хувьд өөрсдийгөө хамгаалахын тулд жин нэмж байж. Жишээ нь судалгаанд оролцсон шоронгийн 2 харгалзагч 50-аас 70 кг хасаад хоригдлуудын дунд алхахдаа илүү эмзэг болсон байлаа. Тэд шоронгийн ханан дунд алхахдаа хоригдлуудын дунд илүү өөртөө итгэлтэй байхын тулд хөрөөгч шиг том биетэй байх хэрэгтэй гэж ярьжээ. 3 дахь бүлэг хүмүүс бусдын хүлээлтийг өөрөөсөө багасгахын тулд таргалж байж. Жишээ нь 180 кг жинтэй хүн ажилд ороход бусдын түүнийг залхуу тэнэг гэсэн хүлээлттэй л байдаг гэж Винсент хэлжээ. Хэрвээ хэн нэгэн хүчирхийлэлд автах ч юм уу ямар нэгэн байдлаар бий болоод сэтгэл санааны өртөлтөнд автсан бол тэд ихэнхдээ нийгмээс зугтдаг. Жин нэмэх нь маш олон хүмүүсийн хувьд нийгэмд өөрийгөө үл үзэгдэгч болгох нэг шалтгаан байдаг. Байшин шатгаад бид эхлээд утаа гарч байгаагаар нь мэддэг. Утаа л асуудал нь гэж бодоод утаанд л арга хэмжээ аваад байвал гал унтрахгүй. Харин аз болоход гал сүнөг ангийнхан ил харагдаж байгаа утааг биш харин цаанд үргэлжлэж байгаа галыг унтраах нь зөв гэдгийг мэддэг. Үгүй байсан бол утаанд арга хэмжээ авахын тулд гал сөнөөгчд том дэвгүр авчрах байсан баг. Энэ нь байшинг харин ч хурдны шатад дуусгаад хүргэх байсан болов уу гэж Винсент хэлж билээ. Тэгэхээр түүний ажилласнаар хит таргалалт нь асарч буй гал биш харин утаа юм. Нэгэн удаа Винсент хит таргалалтын тухай уулзалтад очиод өөрийн судалгаа танилцуулж гэтэл урд игнэн сууж байсан нэг юмж таргалалт өвчний тухай мэддэг энэ салбарт ажилладаг хүмүүс эдгээр хүмүүс өөрсдийн бүтлгүй амьдралаа нуухан тулд хүчирхийлэлд өртсөн мэтэр ярьдгийг мэднэ гэж хэлв. Хит таргалалтын эмчилгээний салбарт ажилладаг хүмүүс эдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд авсан тухай ярьдгийг анзаарсан байх юм. Харин тэдний дүгнэлт юу байсан бэ гэхээр эдгээр хүмүүс зүгээр л өөрсдийгөө зөвтгөхийн тулд шалтак тоожж байна л гэж бодож байж. Үүнийг сонссон Винсент ийм юм сонсож байгаадаа ч итгэсэнгүй. Учир нь Винсент судалгаа хийж байхдаа хүчирхийлэлд авсан хүмүүсийн ойрын хүмүүс болоод асуудлыг шийдвэрлэсэн хуулийн байгууллагуудтай ч уулзаж баримт нотолгооч цуглуулж. Гэвч хэдийгээр Винсентэд нотолгоонууд байсан ч шинжлэх ухааны талаас нотлох баримт гэж бараг байхгүй байлаа. Тиймээс шинжлэх ухааны талаас баримт бий болгохын тулд доктор Роберт Андатай хамтарч эхлэв. Доктор Роберт Анда хүн яагаад тамигддаг ч юм уу өөртөө хор хөнөөлтэй зүйлийг хийдэг талаар олон жил судалгаа хийж байгаа аж. Тэд хамтран эрүүл мэндийн судалгааны том хөрөнгө оруулагч Америкийн нэгдсэн улсын агентлаг болох өвчлөлийн хяналтын төвөөс санхүүжилттэй аван Винсентийн судалгааны үнэлгээ үнэхээр үнэн бодит байгаа эсэхийг шалгах судалгаа хийхээр болж. Энэ судалгаагаа хүүхэд насны сөрөг нөлөөлөл гэж нэрлэжээ. Энэ судалгаа нь 10-10-аар ангилсан бүлэг асуултуудаас бүрдэх бөгөөд асуултууд хүүхэд наснд болсон хүн зүйлсийн талаар байв. Жишээ нь бэлгийн хүчирхийлэл, сэтгэл зүйн хүчирхийлэл болоод бусдад тоогдохгүй байх гэх мэт. Харин дараагийн бүлэг асуултуудад эрүүл мэндийн холбогдлолтой асуултууд байв. Жишээ нь хэд харгалалт, донтол гэх мэт. Ингээд эдгээр асуултуудын хамгийн сүүлд тэд бас нэгэн асуултыг нэмжээ. Та сэтгэл зүйн гутралаас болж ханаж байна уу? Сандига дахь Кайзер Пермании төвд очдог эрүүл мэндийн зөвлөгөө авах хүсэлтэд иргэдээс эхлээд судалгаанд нийт 17 мянган хүн хамарчээ. Судалгаа бүгэлсэн хүмүүсийг дийлэнх нь чинэлэг настай хүмүүс байсныг эс тооцвол хотын нийт хүн амын нэлийн сайн хамарчээ. Асуултын хариу иргэдэд асуултууд хооронд ямар хамааралтыг харахаар судалж эхлэв.
Дүгнэлтээр хэрвээ хэн нэгэн хүүхэд байхдаа ямар нэгэн хүнд нөхцөл эсвэл дарамтад орж байсан бол насанд хүрээд сэтгэл готролд орох магадлал маш өндөр гэдэг тоо баримт гарчээ. Жишээ нь хэрвээ хүүхэд насндаа 6 удаа хүнд нөхцөлдөд тулгарах юм уу эсвэл дарамтанд орж байсан бол насанд хүрээд ийм зүйл тохиолдож байгаагүй хүнтэй харьцуулахад сэтгэл готролд 5 дахин их орох магадлалтай байдгийг тогтоогдчихжээ. Хэрвээ хүүхэд насндаа 7 удаа хүнд нөхцөлдөд тулгарах юм уу эсвэл дарамтанд орж байсан бол насанд хүрээд амиа хорлох магадлал 3100 дахин ихсдэг байх нь. Судалгааны дүгнэлтийг хараад би ийм байх боломжгүй. Энэ үнэхээр үнэн гэж үү гэж дуу алдсан гэж доктор Анда хэлсэн юм. Эрүүл мэндийн салбарт ийм тодорхой дүгнэлт харна гэдэг их ховор, амьдрал тохиолдсон хүнд хэцүү явдлууд асуудал үүсгэх үүсгэр болдог. Үүнийг яаж мэдэж байна? Хүнд явдлууд хэр их тохиолдно тэр хэмжээгээр сэтгэл готрол, сэтгэлийн түгшүүр, амиа хорлох сэтэл үүсэж бас нэмэгдэж байдаг. Мэргэжлийн хэллэгээр үүнийг тунгийн хариу үйлдэлийн нөлөө гэдэг. Тамхи илүү их татах тусам уушгины хорт хавдар тусах магадлал өндөр болдог. Ийм л учраас бид тамхи хорт хавдар үүсгдэг гэдгийг мэднэ. Яг үүнтэй адил хүүхэд насндаа хэр их хүнд нөхцөл хүчирхийлэл давтна тэр хэмжээгээр сэтгэл готролд орох магадлал өндөрсөн. Энэ хариугаа төслийг санхүүжүүлсэн өвчлөлийн хяналтын төв болоод бусад эрдэмтдэд үзүүлэхэд тэд ч мөн их гайхшралд оржээ. Энэ судалгаанд хүмүүс итгэхийг хүссэнгүй. Эрдэмтэд ч үүнд итгэхийг хүсээгүй. Мөн эрүүл мэндийн сэтгүүлүүд ч үүнд итгэж ядаж байв. Учир нь энэ судалгаа эрдэмтдийн хүүхэд насны тухай мэддэг зүйлс нэг зэрэг маш олон асуултыг тавьж байв. Энэ нь үнэхээр итгэмээргүй зүйл байлаа гэж доктор Анда ярьсан юм. Энэ судалгаанаас хойш ийм судалгаанууд маш олон хувилбараар гарах болсон ч хариу нь бүгд төстэй гарч байлаа. Гэвч бид энэ салбарын судалгааг дөнгөжил эхэлж байна гэж Винсент хэлж билээ. Ингээд энэ судалгаанаас Винсентийн хийсэн дүгнэлт юу вэ гэхээр бид өмнө нь хит харгалалтай хүмүүстээр гаргаж байсан алдаагаа одоо бас л сэтгэл готролтой хүмүүстээр гаргаж байна. Бид үүнийг ямар нэгэн илүү гүн гүнзгий зүйлийн зөвхөн шинж тэмдгэн юм гэдгийг харж чадаагүй. Бидний ихэнхийн дотор галт дүрлцэж байдаг. Гэвч бид зөвхөн гарч байгаа утаанд л анхаарлаа хандуулад байдаг. Маш олон эрдэмтэд бас сэтгэл зүйчид сэтгэл готрлыг тархины өвчин эсвэл генээр дамжин ирдэг өвчин гэж үздэг. Гэвч Стамфордын их сургуулийн дотрын эмч Ален Барбер сэтгэл готрлыг өвчин биш харин амьдрал тохиолдсон хэцүү хүнд үед гаргадаг жирийн үзэгдэл гэж хэлсэн байдаг. Үүний хариуд Винсент хэлэхдээ энэ бол маш чухал тодорхойлолт. Бидний эмч сэтгэл зүйчдийн хэлдгээр сэтгэл готрол нь хүний тархинд дах серотонин болон допамин дутагдсанаас үүсдэг асуудал биш юм. Сэтгэл готролд ороход хүний тархинд ямар нэгэн зүйл болж байгаа нь мэдээж. Гэвч энэ бол учир шалтгааны тайлбар огт биш, харин зүгээр л зурчлагч механизм юм гэж юм. Зарим хүмүүс энэ талаар ярихыг мэдхийг ч хүсдэггүй. Учир нь Винсентийн хэлснээр энэ бүхэн зөвхөн тархинд болж байгаа зүйлээс шалтгаалж байгаа гэж бодох нь хамаагүй амар байдаг. Энэ байдал нь туршилтаар танин мэдсэн процессыг үгүй хийж, механик процессыг өөгшүүл байдаг. Эргээд энэ нь бидний тархинд очихдоо сэтгэл готрлыг зөвхөн эм угаадал хөөчих юм шиг сэтгэл төрүүлдэг. Эм мэдээж өөрийн гэсэн үүрэгтэй. Гэхдээ эм бүх асуудлыг шийднэ гэж үү? Үгүй. Эм хүмүүс богино хугацааны сайн нөлөөллийг үзүүлдэг үү? Мэдээж гэж Винсент хэлсэн юм. Хит харгалалтай хүмүүсийг эмчлэхийн тулд бүгд санал нэгтэйгээр анх тэднийг их идэж эхлэхэд хүргэсэн шалтгааныг нь эмчлэх юм. Тиймээс Винсент баг бүрдүүлэн хит харгалалтай хүмүүстэй яагаад их идэх болсон, тэдний амьдралд юу тохиолдож байгааг ярилцаж эхэлжээ. Ингээд ийм байдлаар хүмүүс хоолны дэлмийг илүү нөлөөтэйгээр барьж аюулгүй жиндээ очиж эхэлсэн байна. Харин Винсент энэ туршилтаа сэтгэл готролтой хүмүүст хийхээр бас төлөвлөжээ. Харин Винсентийн ярьсан энэ бүхэн миний уурыг хүргэж энэ судалгааг нцаах шалтгаан хааж байв. Түүнтэй ярилцсаныхаа дараа би Сан Диегогийн далайн эрэг дээр очиж уураа гаргаж байсан сан. Харин өөрөөсөө яагаад уурлаж байгаа тухайгаа асууж билээ. Энэ бүхэн надад гад санагдаж би үүний утга учирыг сайн ойлгохгүй байлаа. Ингээд хэсэг хүмүүстэй энэ талаар ярилцсаны эцэст ойлгож эхэлсэн юм. Хэрвээ чиний сэтгэл готрол зөвхөн тархинаас чинь хамааралтай гэж үзвэл чи амьдралынхаа тухай хэн нэгэн чамд хийсэн муу үеийн талаар холбож бодохгүй л байх. Хүний бие физиолог өөртийг нь хамгаалдаг гэх бодол үүнтэй холбоотой. Нөгөө талаар хэрвээ Винсентийн судалгааг авч үзвэл бид амьдралдаа тохиолдсон бусад зүйлсийн талаар бодож эхлэх болж таарна. Харин энэ бодол бидний сэтгэлийг өвдөгдөг. Би Винсентээс хүүхэд наснд тохиолдсон хэцүү явдлууд яагаад сэтгэл готрол, сэтгэлийн түгшүүрийг бий болгодог талаар асуухад тэр мэдэхгүй гэж харуулсан юм. Винсент бол сайн эрдэмтэн учраас үүнийг таамаглахыг хүсээгүй байх. Гэвч хэдийгээр шинжлэх ухаанаар баталж чадахгүй ч гэсэн би үүний хариултыг мэднэ.
Хүүхэд наснд нь тохиолдсон хүнд зүйлсийн талаар хүмүүс ихэнхдээ өөрсдийнх нь буруу мэд боддог. Үүний цаана шалтгаан бий. Яг л хэд тархалтай адил цаана байгаа асуудын шийдэл болж байдаг. Намайг бага байхад ээж маань өвчтөе. Аав ихэнхдээ гадаад оронд л байдаг байлаа. Үүний нөлөөгөөр миний хүүхэд насанд хүрэгчдийн хэрцгий нөлөө багагүй байсан. Жишээ нь хэн нэгэн миний хоолойг цахилгааны утсаар боож байлаа. Харин 16-наас хүрэнгүүтэл би өөрийн мэддэг бүх том хүмүүсээс холдон өөр хотод амьдрахаар яв. Харин тэнд очиод өмнө нь хүмүүс надтай яаж харьцаж байсан яг л тэр орчин өөрөө бүрдүүлж явах ёсгүй, очих ёсгүй газруудаар явж байлаа. Би 37 нас хүрсэн ч ийм үйлдэлийг надад гаргаж байсан хүмүүсийн тухай одоо энэ бичиж байхдаа тэр хүмүүсээс нүрээ буруулж байгаа мэт санагдаж байна. Миний бичиж байгаагаас хэн ийм үйлдэл хийснийг мэдэх боломжгүй гэдгийг би мэдэж байна. Би хэн нэгэн насанд хүрсэн хүн хүүхдийг цахилгааны утсаар боож байхыг харуул тэр хүүхдийг хизээж буруутгахгүй. Хэн нэгэн ийм зүйл бодож хийлж байвал би түүнийг эрүүл биш гэж харах болно. Тиймээс ийм тохиолдолд хэн хэнээс нүүр буруулсныг логик ухаанаараа бодож мэднэ. Гэвч яг одоо хүртэл үнийг бичиж байхад би тэднээс нүүр буруулж байгаа мэт санагдаж бичихгүй байж гэж бодогдож суугаагаа нуух юм. Хүүхэд насндаа хүчирхийлэлд өртсөн маш олон хүн яагаад ижил мэдрэмжтэй бодолтой байдаг юм? Яагаад энэ явдал эдгээр хүмүүсийг хэд харгалалт, донтолт, амиа хорлолт гэх мэт зүйл рүү оруулдаг вэ? Би энэ тухай маш их бодсон. Хүүхэд өөрийн орчноо өөрчлөх чадваргүй, нүгэд явж чадахгүй, эсвэл чамайг зовоогод байгаа хүнийг зогсоож чадахгүй. Тэгэхээр чамд хоёр сонголт л үлддэг. Нэгдүгээр чи өөрийгөө хүчгүй хүлээн зөвшөөрч хизээж чамд ямар нэгэн муу зүйл болоход тэрийг хүлээж авахаас өөр аргахгүйгийг мэддэг. Эсвэл өөртөө энэ миний буруугаас л болсон гэж итгүүлж болно. Ингэсэн тохиолдолд ядахтаа өөрийн шийдвэрээр ийм байдалд орсон мэт сэтгэл төрж байх ч гэсэн хүч мэдрэгддэг. Чи хэн нэгэнд нүдүүлж байгаа машин биш шүү дээ. Харин чи машиныг удирдах чадaltaй хүн. Яг л хүчирхийлэлд автахгүй гэхээс айн жин нэмсэн эмэгтэй шиг. Хүүхэд насны таагүй мэдрэмж, буруугаа өөртөө тохох нь хинж биш мэт санагдах сэтгэлээс зайлахад тус болдог. Хэрвээ чиний буруу бол чи хүчтэй юм шиг мэдрэмж төрдөг. Гэвч нөгөө талаар хэрвээ чи өөрийнхөө хүнд хэцүү байгаадаа хариуцлага хүлээх ёстой бол чи үүнийг хүртэх ёстой байсан гэж бодно. Хүүхэд байхдаа тийм шийтгэлийг хүртэх ёстой байсан гэж бодсон хүн том болоод аливаа сайн сайхан зүйлийг хүртэх эрхгүй гэж өөрийгөө боддог. Энэ төрлийн сэтгэл готрол миний ярьсан бас өргөлжлүүлний ярих сэтгэл готрлын төрлөөс арай өөр гэдгийг та бүхэн анзаарч байгаа байх. Миний өмнө нь ярьж байсанчлан энэ талаарх шинжлэх ухааныг судалсан ихэнх хүмүүс сэтгэл готрол, сэтгэлийн түгшүүр нь биологийн, сэтгэл зүйн, мөн нийгмийн гэсэн 3 шалтгаанаас үүсдэг гэдгийг мэддэг. Харин миний өнөө хүртэл ярилцсан шалтгаан бол нийгэм орчных байсан. Удахгүй биологийн шалтгааны тухай ярих болно. Харин хүүхэд насны цочрол нь сэтгэл зүйн шалтгаан тооцогддог. Хүүхэд насны цочрлын тухай ярьснаар би нарийн ярих шаардлагатай бусад төрлийн сэтгэл готрлын талаар яриа эхлүүлнэ гэж найдаж байна. Хүний сэтгэл зүй хязгааргүй олон шалтгаанаар гэмтэх боломжтой. Эхнэр нь нөхрийнхөө сайн найзтай олон жилийн турш харилцаатай байж нөхрөө хуурч байсныг нөхөр нь мэдээд сэтгэл готролд орсон байдаг. Террористийн халдлагаас ам гарсан дараагийн 10 жил сэтгэлийн дарамттай амьдарсан хүнийг би мэднэ. Бас ээжээсээ байнга сөрөг нөлөө авч бусдаас хол хөндий өсөж сэтгэл готролд орсон эмэгтэйг бас мэднэ. Харин би эдгээр шалтгаануудыг бүгдийг нь хайрцаглан нэр томьёо өгөх боломжгүй юм. Энэ талаарх судалгааг олон жилийн турш хийсэн доктор Анда би энэ талаар судалснаас хойш сэтгэл готрлын талаарх бодлоо тэр чигээр нь өөрчилсөн гэж хэлсэн юм. Хүмүүст ийм асуудал тохиолдоход чи яаж гсэн юм бэ гэж асуухын оронд чамд юу тохиолдсон юм бэ гэж асуух хэрэгтэй гэж тэр хэлсэн юм. Ингээд хүүхэд насны зочрлоос шалтгаалan өөрийгөө тусгаарлах нь бүлгийг уншиж өглөө. Харин буцаж холбогдох нь буюу хүүхэд наснд тохиолдсон энэхүү зочрлоос хэрхэн чөлөөлөгдөх талаарх бичсэн бүлгийг бүгдээрээ дахиад уншиж эхэлцгээе. Миний өмнө нь бичиж байсанчлан Винсент Пеллети хүүхэд насны зочрол насанд хүрэгчдэд хэрхэн нөлөөлж тэднийг сэтгэл готролд оруулдаг талаар судалгаа хийсэн. Харин тэр одоо үүнийг нээгээд зогсохгүй шийдэх гарц алахыг хүсжээ. Хүүхэд насны зочрол насанд хүрэгчдийг сэтгэл готролд оруулдаг том хүчин зүйлийн нэг бөгөөд Винсент Америкийн нэгдсэн улсаар тойрон явж энэ талаар эрдэмтдтэй ярилцаж одоо харин тэр эдгээр хүмүүс туслахыг хүсжээ. Гэхдээ яаж? Винсент Кайзер Перманенти даатгалын компаниар үйлчлүүлсэн хүн бүрт хүүхэд наснд нь тохиолдож байсан зочрол байгаа эсэхийг асууна. Хэрвээ байгаа бол түүнийг нь тэдний эрүүл мэндтэй харьцуулж үзснээр энэ талаар ойлгоно. Ингээд Винсентэд нэгэн санаа төрж судалгаагаа эхлүүлсэн юм.
Kaiser перманентийн даатгалаар эмчлүүлж буй экземтэй өвчнөөс эхлээд шизофренитэй өвчнүүдийн эмч нар эдгээр хүмүүсийн судалгааны асуулгыг харна. Хэрвээ өвчтөн хүүхэд насндаа ямар нэгэн зочролд орж байсан бол дараагийн даалгавар өгөгдөнө. Эмч нар өвчтөнд таныг хүүхэд насндаа ийм зүйлтэй учирсныг би харж байна. Танд ийм зүйл тохиолдсонд харамсаж байна. Та энэ талаараа ярилцах хүсэж байна уу гэж асууна. Хэрвээ өвчтөн тийм ээ гэж хэлбэл эмч танд тохиолдсон тэр явдал таны өнөөдрийн эрүүл мэндийг нөлөөсөн гэж бодож байна уу гэж асууна. Эхний зорилго бол эдгээр хүмүүс тохиолдсон явдлыг таньж өөрөөр нь яриулахад оршино. Энэ судалгаагаар ажиглагдсан зүйл нь эдгээр хүмүүс хүүхэд байхад яг юу тохиолдсон талаар бараг л албаар мартаж ирсэн байдаг. Хоёрдугаарт тэр хүмүүс өөр тохиолдсон энэ явдлыг итгэж болох хүндээ ярьснаар хинээрч дооглуулж хинд ч гутаанд доромжлогдохгүй гэж бодсон байдаг. Ингээд эмч нар эдгээр асуултуудыг асууж эхлэхэд зарим хүмүүс ярилцахаас татгалзсан боловч ихэнх хүмүүс өөртөө тохиолдсон явдлаа хуваалцаж байж тэдний ихэнх нь эцэг эхтэй хаягдах, эсвэл байнга задуулж, эсвэл бэлгийн хүчирхийлэл татсан байдаг. Харин тэд хизээж өөрсдийнх нь эрүүл мэнд хүүхэд насны эдгээр зочролтой холбоотой эсэхийг мэдээгүй байдаг бөгөөд ингэж ярилцаж байхдаа үүнийг ухаарч эхэлдэг. Винсентийн энэ судалгаа хүмүүст тус хүргэж тэдний өвчлөлийг багасгах болов уу? Эсвэл хүмүүсийн хуучин шархыг сэтрэх болов уу гэж тэр айж байв. Харин хэдэн сар судалгаа үргэлжилсэний дараа хариу нь гарахад өөрсдөд нь тохиолдсон хүнд байдлын талаар итгэл даахус хүнтэй ярилцсан өвчтнүүдийн эмнэлэгт буцаж ирэх нь 35%-аар буурсан байв. Магадгүй хүмүүс энэ тухайга дахин ярилцахаас цааргалан эмнэлэгт ирэхгүй болсон уу гэж эмч нар айж байсан ч судалгаагаар хүмүүс харин ч эмч нар энэ асуултыг асуусанд баяртай байгаагаа хэлжээ. Бага насндаа бэлгийн хүчирхийлэл авсан настай эмэгтэй би өөрийн нуцаа хүнд ч хэлэлгүй нас эцэлхэн гэж бодож байсан. Надаас асуусанд баярлалаа гэсэн захаа үлдээжээ. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Гэхдээ яагаад ийм байж болох вэ? Хүүхэд наснд тохиолдсон хүнд зүйлсээс хүмүүс ихэнхдээ ичил санаанд зовж хүнд ч хэлдэггүй. Харин хэн нэгэн итгэлтэй хүн энэ тухайгаа хэлж сэтгэл зүйн туслалцаа авах нь тэр ичгэвтер байдлыг нь үгүй хийдэг. Хүүхэд насны зочрол хүмүүст урт удаан хугацаанд сэтгэл готрлыг бий болгодгоос гадна хүмүүс тохиолдсон явдлаа бусдаас нууснаар өөртөө илүү хичэд зоох сэтгэлийг бий болгож байдаг. Доромжлол, басамжлал, ичгүүртэй байдал нь сэтгэл готрлыг бий болгох том алхам болж байдаг. Харин Винсентийн хийж буй судалгаа хүмүүсийг өөрийгөө торт үзэх үзэл болоод ичгүүр шившигтэй санагдах бодлыг нь багасгах зорилготой байсан юм. Винсент бидний хийж байгаа зүйл магадгүй нэг талаар католик сүмийн нүгэл намжлалтай ижил мэт. Хүмүүс олон зуун жилийн турш нүглийг намжилж ирсэн. Тэгэхээр энэ бараг л бидний анхаарчны хэрэгцээний нэг юм болов уу гэж хэлв. Чиний хүүхэд наснд чамд юу тохиолдсон талаар хэн нэгэн хүнд ярьж харин чамайг сонсож байгаа тэр гадны хүн чамд тохиолдсон явдлыг ичгүүргүй шившигтэй хэрэг биш гэж харах нь хүмүүст өөрийгөө өөдрөгөр харахад нь тус болж байдаг. Ингээд л бидний ажил дуслаа гэвэл бас үгүй. Энэ бол зөвхөн эхлэл гэж Винсент хэлв. Ичгүүртэй байх мэдрэмж нь хүмүүсийг илүү их готролд оруулдгийг баталсан олон судалгаа байдаг. Жишээ нь доохон халдвартай бусдад энэ тухайга хэлдэггүй хаалттай хүмүүс нөгөө талаар үнийгээ бусдад хэлж байдаг нээлттэй хүмүүс яг ижил эмчилгээ хийлгсэн ч хаалттай хүмүүс нээлттэй хүмүүсээс 2-3 жилийн өмнөөс бардаг гэсэн судалгаа байдаг. Өөрийгөө ичгүүртэйгээр бодон бусдаас нуугдах нь сэтгэл готрлыг илүү их бий болгож байдаг. Бидний энэ асууж байгаа асуулт хүмүүст илүү гүн гүнзгий зүйлийг бодуулж эхэлдэг бөгөөд энэ тал дээр шинжилгээ ухааны тайлбарт хэрэгтэй хэмээн үргэлжлүүлэн хэлв. Би өөрийн хүүхэд наснда тохиолдсон аимшигтай хүчирхийллийн талаар 30 нас гартлаа хүнд ч ирээгүй. Харин маш чадварлаг сэтгэл судлаачтай таарснаар өөрийнхөө тухай ярьсан юм. Би л буруу зүйл хийсэн учраас миний хүүхэд наснд тийм зүйлс тохиолдсон. Тиймээс ч тэр бүх зүйл миний хүртэх ёстой зүйл байсан гэж би түүнд хэлв. Харин сэтгэл зүйч маань надад өөрийнхөө хэлж байгаа зүйлийг сонсдоо гэлээ. Эхлээд би түүний юу хэлэх гээд байгааг нэг л ойлгосонгүй. Тэр надаас чи хүүхдүүд тийм юм хүртэх ёстой гэж бодож байна уу гэж асуув. Хин нэгэн насанд хүрсэн хүн хүүхдэд тийм үйл гаргаж байвал чи яах гэсэн гэж дахин лавлав. Би энэ дурсамжуудаа тэнд нь л үлдээж хизээч өөрөөсөө яагаад тийм зүйл болсон тухай асууж байгаагүй учраас түүний хэлснийг сонсоход их л хэцүү санагдав. Эхлээд намайг тийм байдалд оруулсан томчуудыг өмгөөж байсан ч хэсэг хугацаа өнгөрсний дараа сэтгэл зүйчийнхээ надад юу ойлгуулах гээд байгааг ухаарч өөрийн ичгүүртэй гэж бодож байсан бодлосоо салж чадсан. Сэтгэл зүйн асуудлаа хинтээ ч ярихгүйгээр ганцаараа шийдвэрлэх гэж оролдож байгаа сэтгэлгээнд сэтгэл готрлыг үүсгэх хамгийн ихний хүчин зүйл болдог гэж энэ ном дээр гардаг. Тэгэхээр хэрвээ та бүхэн
энэхүү номыг сонирхож байгаа бол авч уншихыг санал болгож байна. Ингээд өнөөдөр Йохан Харигийн Алдагдсан холбоо гэх сэтгэл готрол болон сэтгэлийн төгшөөрийн талаар олон жилийн судалгаа, шинжилгээ, мөн ажиглалт, ярилцлага зэрэг дээр тулгуурлан бичигдсэн номноос 2 бүлгийг авч уншиж танилцууллаа. Ингээд энэ номыг унших зөвшөөрөл олгосон Empire Publishing газартаа маш их баярлалаа. Ингээд бүгдээрээ дараагийн бичлэгээрээ эргээд уулзлаа. Түр баяртай.